За өнөөдөр гоо сайхны масаа. Энэ болохоор бүгд нөгөө анх гоо сайхны юм хийж байгаа хүмүүс зориулсан юмнууд. Тэгээд энэ болохоор миний одоо warm color өнгөнүүд байна. Төрсөн color өнгөнүүд энэ иймэрхүү юмнууд авлаа. Бүгдээрээ туршиж үзцгээе. За сайн байна уу? Өнөөдөр нөрөө юуны талаар блог хийх вэ гэхээр гоо сайхны юмуд авсан. За тэгээ нүрээ бодож сурах гээд Америкт ерөнхийдөө бол гоо сайхан мейкап нүур бодолт бол айгүй үнэтэй байдаг. Тэгээ тэр болгон хүний дандаа цаг авч ингэж нүрээ бодуулах, байнга нүрээ бодуулах айгүй төвхтэй. Тэгээ над чиг ерөнхийдөө одоо ингэ завгүй скежлтэй болж байгаа үед өөрөө нүрээ хөнгөн хөрхөн бодоосарч игээд тэгээ би өөрөө болохоор нүрээ ингэ чигсүүлсэн байгаа. За тэгээ энийг эхлээд энэ болохоор sunscreen. Одоо нөгөө юу sunscreen нарны хамгаалттай адилхан. Гэтэ энэ нөгөө нэг юу юм блэ? Яг л нарны хамгаалалттай тос гэсэн үг. Гэтэ жоохон glowy болгодог гэж хэлсэн. Sorry. Задлан маалгатай жоохон муу байгаа шүү. За би энэ гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ болохоор нөгөө Америкийн нэг мейкап артистийн бичлэгийг үзээд Ники гээд тэр хүүхний бичлэгийг үзэж аваад тэгээд энийг олж авсан. Энэ ерөөхдөө яг ийм крем шиг гэхдээ ерөнхийд яг нараас хамгаална. Тэгээ хуурай арьстай хүмүүс миний арьс айгаа хуурай. Тэгээ хуурай арьстай хүмүүс яг тохирох юм нарны тос шиг мөртлөө крем шиг зүгээр яарсан үедээ энийг тосоод түрхэд энийг ингээд түрхээ гарсан ч болно. Гэтэ утаа нөгөө хурд нартай учраас давхар foundation крем хэрэгэл нэ. Энэ нөгөө primer-ыг ч орлно. Нарны тос ингээ олон юу таахгүй. Энийг түрхэж байгаа үед бол primer нарны тос хоёр нэг энд багтсан гэсэн үг. Тэгэхээр энийг түрхэж байгаа үед бол ер нь primer-ийн хэрэг байхгүй гэж хэлсэн. За энэний дараа би сайн мэдгүй байна заяа. Гоо сайхан ч надад хэлсэн. Ийм спонж авсан. Спонж жоохон наргах хэрэгтэй ах. За тэгээд консилераа хийж явд юм уу? Нарны тос foundation кремээ тавьчаад дараа нь консилераа явд юм уу? Ойлгохгүй байна л да би. YouTube-ээс үзчихнэ. Эхний хэлсэн. Би болохоор инглээ. Консилераа хэлж тавиад консилер нь болохоор юм. Консилер болохоор ингээд нөгөө жоохон сэвтэй газраараа ингээд нүдний доотлоор ер нь жоохон ядраад ингээд тэдэг учраас ингээд жоохон өөтэй газраараа тавьчих. Миний нүрэгтэй ерөнхийд бол гайгүй. Ер нь нэг амар би нааргаа та нар мэдж байгаас тэ нэг ер нь нэг юу яадаггүй шүү дээ. Ингийн үед бол нэг будаад байдаггүй. Мацаг орчдөг. За ингээ консилераа тараач. Би зүгээр л юу хийж байгаа шүү. Дараа нь би өөрөө YouTube-ээс үзэж харж аваад нэг өөрөө сайн сурчаад тэгээд үзүүлнэ. За энэ зүгээр л энгийн одоо basic зүгээр үзэж байгаа гоо сайхны юмнуудыг үзэнгээ та нартаас үзүүлчихье гэж бодоод. За тэгээд би хувцсанаар нэг мөнгө төгрөгнийх өрдөггүй. Юунд мөнгө өрдөг гэхээр гоо сайхны юмд чанартай юмд айгүйх мөнгө өрдөг. Тэгэл гоо сайхан байхад тэг бус нэмэр ах тий. Гой нүрний арьстай эрүүл ах. За ингэ болчлоо. За энэний дараа би энийгээ түрхчихье заяа. Энэ нөгөө foundation крем full coverage-тэй. Тэгээд гэртээ байгаа учраас жоохон хөнгөн түрхэж.
Энэ нүгээр нь төрөх юм уу? Энэ нүгээр нь спонж юм бас мэдэхгүй л байна. За ингээд фаундашн тавьчлаа. За энэ дараа надад энэ явах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ юу вэ гэхээр бас энийг авсан. Энэ брэнд нь айгу гоё паудертай гэж YouTube-ийн тэр YouTube-ийн Nikki Artist юмхтэй хэлсэн. Тэгээд энийг авсан. Энэ харъя. Амар нарийн ширхтэй заяа. За энийг юугаар яах түрхэх энэгээр түрхээр гэсэн заяа. Ингээд би энд толиндоо хараад байгаа шүү за. За ерөөхдөө бол ингээд бүр тодичлаа за амар гоё. Энэ бүр айгүй гоё юм байна заяа. За энэ ингээд энэний дараа намайг юу яваараа гэж хэлсэн бэ гэхээр энэ болохоор заяа. Энэ болохоор заяа надад бүр айгүй гоё таалагдсан. Энэ өөр shadow баггүй юу? Сүдэр. Энийг болохоор шууд юу ячиж болд юм бэ? Ингээд шууд ингээд будчихж болд юм билээ заяа. За би энийгээ сурсныхаа дараа та нар угаас YouTube-ээр харах бах энийг үстэй. Энүүгээр эхлээ үзчихье заяа. Sorry. Энийг болохоор энэ багсаар түрхнэ гэсэн. Одоо нөгөө би чинь баян хуруугаараа түрхэд байсан чинь хуруугаараа бити түрх гэсэн. Ерөнхийдөө миний нөгөө personal color болохоор яг нөгөө юу болохоор warm colorтай болохоор борон ерөнхий түлхүү байх юм билээ. Гэхдээ ер нь борон гэлтгүй би бүх өнгөө олоод авцсан. Энэ юм заяа. Энэ юм амар гоё юм. Тань бидж байгаа би ерөөс мэддгүйс ингэж түрхтэй юм билээ заяа. За дараа нь болохоор яасан бэ гэхээр гэд ер нь амар их юм байхгүй заяа. Амар хөөх юм яг basic анхан шатны юм гоо сайхны юмнууд авсан. За ингээд нэг иймэрхүү бодлоо өөр хийх хэмжээнд дараа нь би бүр гой бодож байгаа. Тэгээд бүх гоо сайхны юм авсан чинь надад энэ хоёрыг бэлгэнд өгсөн. Энэ нөгөө лютний уруулын будаг тэгээ наарсын энэ нөгөө нүдний тэн амар хөөх энэ хараа ийм өнгөт амар хөөх. Тэгээд энэ уруулын будгийн бүдэр үзье. Ямар өнгөтэй вэ? Энэ амар гоё уруулан будаг юм байна. Будаг байна. Айгуу гоё тослог. За энийг арилгаад дахиад дараагийнхаа уруулан будгийг түрхэд үздэг. Китигээл яриад исэн чинь Nikki юм байл шүү. За тэр YouTuber хүүхний артист, makeup artist хүүхэн баггүй. Тэгээд beginners гэдэг хичээлүүд дээр энэ бүх миний энэ будагнуудыг авах юунуудыг линктэй нь оруулцаага. Тэрийн хичээлийн үзээд будгийг аваад бодоод үзээрэй. Энэ үнэр нь амар гоё юм байна. Энэ бас лютних. Энэ миний бүр мөнгөөр авсан. Тэр нөгөө Nikki-гээ хөөхөн энэ оруулын будгийг хэр аваарай айгу гоё гэд санал болгосон. Тэгээ би энэ ерөөсөө хэрглэж байгаагүй тийм гоё юм байна. Айгу тийм гоё. Гоё жимсний өнөртэй даа. Тийм зориул зүйл. За баяртай.